Зураг төөргөрч гэх үү, урсах цагийн аясаарч гэх үү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд би сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлэн санагдах их хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол хэмээх энэ дотн үг ёс тойл элэг зүрхнээс уяатай байдаг. 2010 оны өвөл үгүйлэн санан цуврал нэвтрүүлгийн дугаараар нэгэн эмч отчийн тухай та бүхэнд хүргэсэн нь саяхан мэд. Олны тусын тулд энэхүү гэгээ мөртэй хүмүүний ажил амьдралын зурвасаас үргэлжлүүлэн танилцуулж байна. Энэ хүнийг Монголын уламжлалт ангаах ухааны их эмч Пунцгийн Баатар гэдэг. 1969 онд Дорноговь аймгийн Сайшанд суманд эцэг Пунцаг их лавгагийн ууган хүү болж төрсөн. 1986 онд Улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийг, 2002 онд Дорноговь аймаг дахь ангаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлэр төгссөн. Нутгийн их Марамб одид шавь орон 12 жил төвд хэл, эмийн ургамал танин түүх, арчлан ном хотгох, эм найруулах ёсонд суралцжээ. 2002 онд отч од эмнэлгийг багш Цэрэнд орж шавь Александра хоёрынхоо хамт байгуулсан байна. Түүнийг Баатар эмч гэхээсээ Дорноговийн Баатар отч хэмээн хүндлэн дуудах нь илүүтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар манай гариг дээр хорт хавдраар өвчлөгсөд жил бүр 10 гаруй саяар нэмэгддэг ажээ. 2008 онд энэхүү аимшигт өвчнөөр нас барагсдын тоо ганцхан жилийн дотор 7.6 саяд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл орчин цагийн ангаах ухаан хорт хавдрын өмнө өнөөг хүртэл хүчин мөхссөн хэвээр байгаа юм. Гэтэл сүүлийн жилүүдэд Монголын уламжлалт ангаах ухаан дээд эрүүл мэндийн онол арга зүйг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж яваа нэгэн хамт олон тэдний дундаас эмч, отч, Баатарын зүтгэл хөдөлмөрийн үр дүн олны анхаарлыг эрхгүй татгуулжээ. 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Интерном дэлгүүрийн байранд дахин төрхөн увдис цуврал бүтээлүүдийн 2-3 дугаар эмэгтэйлийн баярыг отч од эмнэлгийн хамт олон тэмдэглэн өнгөрөөлөө. Миний хувьд энэ дахин төрхөн хувь тавилан номыг эмгтгэх болсон шалтгаангууд дэлхийн хүн төрөлхтөн нэг ч гэсэн хүн эрүүл сарвал амьдраасаа энэ номыг уншаасаа гэсэн үднээс энэ номыг бичдэг. Магадгүй дэлхийн ертөнцийг өвчин зовлонгоос Монголын уламжлалт ангаах ухаан аварч магадгүй гэсэн тийм бодол бас төрд юм аа. Эмэгтэл бүрт аюул төвчнөөс ангижирсан 180 хүний сэтгэгдэл орсон байна. Нийт 10 ном буюу 1080 хүний дахин төрсний баяр бахархал салгисан халуун сэтгэлийн үгс, баримт, түүх, итгэл үнэмшил уншигчдын гар дээр хүрнэ. Анх эмнэлгээ байгуулсан 2002 онд хорт хавдартай эмчлүүлэгчдийн тоо 115 бүртгэгдсэн бол 2007 онд 800 хүртлээр өссөн байна. 2012 онд отч од эмнэлгийн 10 жилийн ойг тохиолдуулан гаргасан судалгаагаар хяналтанд байгаа хорт хавдартай өвчтний тоо 1980-д хүрч эдгэрэлтийн хувь 61.67-тай болсон байна. 2013 оны 7 дугаар сард тус эмнэлгийн хяналтанд байгаа хорт хавдартай өвчтөн 4,000 давж эдгэрэлтийн тоо олон зуугаар арвирцсан ажээ. Манай 81 наснда илгэний хорт хавдар гэдэг өвчин тусаад тэгээд эмнэлэг эмчилгээгүй гэж хэлсэн. Тэгээд энэ Баатар эмч гэдгийг хүн их сайн эмч тэн дээр очивол эмчилж өгнө гэж хэлээд тэгээд энэ эмчтэр ирж уулзаад тан авч ууснаар хавдар нь багасж 8 хэдтэй 10 багастай байсан 6 хэд болтлоо уурсан. Тэгээд 3 жил амьд сэрүүн явахдаа өвдөж зовоогүй өрөөл бусдыг зовоодгүй байсан. Тэгээ бидэнд захтаа энэ хүнээр эмчлүүлж байвал энэ хуучны эмнэлэг гэдэг бол их сайн хүнд таардаг гэж захидаг байсан. За би Захун аймгийн Дөрвөлжин сумын харьяат өндөр настан багш мэргэжтэй гүн цамын тэмдэглэгдэх хүн байна.
одоо нас 71 те. За энэ отож од имлэгтээ би 1912 оны 4 сард Баатарын эмчийг одоо хүн амтнаас сургалаад тэгээ энэ хүнтэй танилцсан. Миний хул Илгэний хавдар гэдэг оншийг бол Баатарын эмч судцаар шууд оншлоод тэгээ одоо эхот харсан шиг одоо миний оншийг тодруулсан. Тэгээ Баатарын эмчийн эм танг уугаад одоо би жил гарan хугацаанд маш бие маань сайжирч их сайхан болж байгаа та их баярлж байдаг юм аа. Зүгээр өвдөг хүн бол яг нэг өвдөж байгаа хүн яг өрөвдөн л дээ. Хөрхи одоо энэ зовж янда л гэн тийм үү? Шаналж янда гэн. Гэтэл яг өөрөө өвдөд яг тэрнийг биеэрээ үзээд тэгээд одоо амьрлах шиг одоо ер нь гайхамшиг бол байдгүй юм байна гэж л одоо би ясмахандаа толтол хойлгосон. Тэгээ одоо манай Баатар бол одоо олон хүний аминд орж юм даа. Энэ бол одоо гайхамшигтай юм да. Тэгээд энэ Монгол энэ хүний чадал, Монгол эмийн өвдөс тийм ээ. Энэ бүх юм л нийлж байна. Тэгээд эм хичнээн өвдөстэй байгаад тэрнийг мэдэж барьж чадахгүй бол тэр бол зүгээр л нэг ургамал. Тэгээд тэр өвдөсийг нь олж мэдээд багш бас одоо шавын эрдэм багшаас гэдэг. Гэтэл аль сай багшаар заалгачаад бас хөрхийтэй явж байгаа аль тийм шавыг аль явахыг тэр ихэвдэ тийм ээ. Тэгтээ зэрэг энэ хүний бас эрдэм оюун бас тэгширчээ. Тэгээд л одоо энэ бүх тэр сайхан өвдөсийг тэр сайхан эрдмийг эзэмштэй л гэж би дотроо баялж. Одоо ер нь цаашдаа бас одоо ер нь монголчуудаа эрүүл болгох гэд энэ хүн зүтгэх одоо бас цаг хугацаа эрдэм мэдлэг байна даа л гэж одоо би баярлж суудаг. Тань дээр ирж байгаа улсуудын дийлэнх нь ер нь юугаар өвдсөн байдаг вэ? Одоо сүүлийн үед бол ер нь Илгэний хорт авдар бол их газар авж байна. Ходоод байна. За тарихны хорт авдар бол нэлээд их газар авж байна. Мөн эмэгтэйчүүдийн одоо умаа хавдар, мөн одоо өндөвчийн хавдар эмэгтэйчүүдийн өвчин бол ихсэж байна. Ди ялангуяа нялх хүүхдүүдийн одоо хавдар залуужж байгаад бол маш их эмзэглэж байна. Энэ дээр бол маш их эмзэглэж байна. Манай Баатарт нэг хоёр чанар бий. Нэг нь хүн бүхэнд байдаг чанар байх. Тэгтээ хүн бүхэн ашиглаж чаддаггүй чанар. Энэ бол туйлын хичээл зүтгэлтэй мах руу суралцах явдал. Багшийн эрдмийг Баатар багшигаа өргөж яваад, үүрч яваад бүх авах юм авсан. Мэдээж багшийн савыг хоосолж чадаагүй. Бидэн тийм орон зай бас байхгүй юм шиг байна. Хоёр дахь нь баг хүн бүхэнд байдаггүй нэг чанар байд юм аа. Энийг би өөртөө чилээгүй, ямар нэг хүн яриаггүй. Энэ бол удамшил. Баатрын ижи бид нар хамт байдаг. Дүүтэй нь хамт, дүү нь ойрхон бидний одоо энд тэнд бид нар аашлуул загнуулж явсан хүүхэд. Эдэнд нэг тийм дээд мэдрэмжийн чанар байдаг. Ээж нь их мэрэгэн хүн байсан шүү дээ. Дүү нь бас мэрэгэн. Энэ юу ихтэй зэрэг нөгөөх бэлэг ертөнцийг тань мэдэх арга зүй тэр хүнд ямар нэг байдлаар байгаа юм. Монголын уламжлалт ангаах ухаантай хувь заяагаа холбосон түүний түүх Тун сонин. 1986 онд залуу тамирчин Баатар дасгал сургуулилтээр штанганд даруулж тарих нурууны хүнд бэртэл авчээ. Амь наснд аврагдсан хэдий ч өвдөлт зовироос ангижрах арга чарга олдохгүй олон өдөр саруудыг өнгөрөөсөөр. Нэг удаа хамаатны ах нь түүнийг дагуулсаар нутаг усандаа отож хэмээн алдаршсан хөгшний дэржээ. Тухайн үед Баатар ангаах ухаан эмчилж чадахгүй байгаа түүний зовирыг өглүүд газрын нэгэн өвгөн эмчилнэ гэж огт төсөөлөөгүй гэдэг. Марамтан түүний судсыг барьж үзээд чи миний эрдэм чадалд итгэж эрүүл болно гэсэн үнэмшлэр эм танг маань хүртэж чадах уу гэж асуужээ. Хөгшний өгсөн 3 тан шидтэй мэт үйлчилж сар хүрэхгүй хугацаанд түүнийг цоо эрүүл болгосон гэв. Баатар тэр даруй эргэн бараалхаж хадаг дэлгэн сөхөрч шавьяар авахыг хичээнгүйлэн хүсжээ. Тэрээр их марамтанд шавь орж 12 жил төвд хэл эмийн ургамал таньж түүх эм тан найруулах ёсонд суралцсаар Монголын уламжлалт ангаах ухаанд бие сэтгэлэн эргэлт босолтгүй зориулжээ. Од дэмжлэгийн эмч Баатар эмчтэй одоо ажил мэргэжлийн хувьд холбоотой ажилдгийг. За тэгээ энэ дээр бид нар бас одоо хэвлийн хөндийн
усан хавдар гэж ярьдаг, миксоидны хавдар гэж ер нь бол эмчилгээ одоо нис цэцэл хийхэд дахичаад байдаг. Бусад эмчилгээгээр одоо төгс эмчилгээ авдаггүй юм өвчин байдаг. Энийг одоо эмчилсэн жишээ бол энэ одоо жанчуу гэж хүн дээр ярихад одоо 2000 оноос эхэлж онцлогдсон. За энэ хугацаанд бол нэлээд 2-3 тэгж хаалгаанд орсон эмчилгээ хийгдээд үр дүн өгөхгүй байсныг Баатар эмчтэр одоо эмчилгээ хийлгэснээр нь одоо бол бүр төгс эмчлэгдчихээд байгаа. За тэгэл хамгийн түрүүнд одоо өвчнөө алга болсныг мэдсэн өдөр бол одоо шууд л Баатар эмч рүү гэл хатсдаг юм да. Тэгсэн манай Баатар эмч манай Хэнтэй аймгийн нэг суманд л мөн л одоо энэ үзлэг хийгээл одоо дэшгээ ингээд явж байсан. За ингээд одоо нөгөө миний өвчин алга болчихжээ гэж чайл. Одоо энд баяр хүргэе. Одоо энийг яах вэ? Одоо таныг одоо дэлхийн нийт зарламаар байна гэж би. Тэр үуч одоо нэг интернетд дөнгөж л орж ирж ирсэн үйл дээ. Одоо яах вэ? Интернеттэй явах уу, ярих уу гэж ингээд ярьж ил. Тэгэл Баатар эмч баярлсан, би ч баярлсан. Тэгэл дараагаар нь бол бид баярын холбоотой. Ер нь тэгэл одоо өвчтөн намайг ингээд идэгснийг бол олон хүн дуулсан байсан. Яг гэвэл намайг одоо хүнд өвчин тусцсан гэх манай ах дүүс одоо найз нөхдүүд нутгийн хантар ингээд мэдсэн байсан. Тэгээ ингээд идэгж гин гэдэг чинь дуулаад үтээс олонтой асуудаг чи яаж идэг үг гэн. Би одоо Баатар эмчээр ингэж өшөөсөн гэл одоо сая энэ танаст ярьж байгаа юм ал одоо ярьж өгсөн. Тэгээд нэлээд одоо хүмүүсийг Баатар эмч рүү одоо явуулсан, холбож өгсөн. Манай ажлын газрынхан бол ер нь дэржигтэй ушуурсан нэг гэсэн. Амьд гэрч байгаа учраас тийм. За энэ ерөнхийдөө хавдартай улсуудыг эмчилж байгаа хүний жанчаагаас гадна бас одоо олон хүн бий. Энээс бас Гундгой аймгийн харьяат одоо өвөө гэд настай хүн байдаг. Тэр хүн маань бас одоо илгэний хорт хавдартай байж байгаа. Одоо эмчилгээтэй ерөнхийдөө илгэн дээр бол тийм хатуурлын голомтуудтай. Ерөнхийдөө биеийн тамирын калорийг бие нь бол сайн хийж байгаа. Намайг 2 овогтой өвгөө хөвдөг. Нас сүйдэр 67 хүрч байна. Миний би Дундгой аймгийн Дэрэн сумын үндсэн харьяат. Одоо Дундгой аймгийн Сайн цагаан сумын 4 дугаар багт Малчин Сайн цохоо гэдэг одоо нутгуулж байгаа өвгөн байна. За миний би 2008 оны ихээр ийм байдал тавгуудж хавдар судлалын эмнэлгээр явж хавдар гэдэг онц тогтоогдож хавдар судлалын финансалмаа гэдэг хүн 4 хэсэг газар 2.6-аас 12.4 хэмжээний хавдар үүссэн гэдгийг онцлогоогоор харуулж өгснөөс хойш тэгээд л ямар ч эмчилгээ хийлгүүгээр Европ эмчүүд ямар ч эмчилгээ хийлгүүгээр хийхийг өвлөөгүй учраас өөрөө ардын эмнэлгээ бараадыг гэж бодож Дорногын Баатар гэдэг ундаг сайн хүн байдаг хавдрыг ангадаг дуулаад тэр эмчийг ирийн явсаар байж үзүүлээд тэгээд тэр эмч намайг хүлээн авч ураад ахнаар ямар ч байсан таны эмчилж болох юм байна та өөрөө мэдгэсний дагуу тэр хүний чи одоо тэр 2008 оны 6 сараас хойш одоо бол тухайн эмчийн хяналтанд явж эмийн тангийн уусаар өдөө бол би сайн болоод ингэ явж байгаа. Тухайн үед би шинжилгээнүүдийг хавдар судлалын эмнэлэгт байнга удирдал болгон өгч байхад хавдрын юу багасаар одоо 3 жил болгот надад хавдрын ямар шинж төлөв юм байхгүй болсон. Одоо ч гэсэн би нансалмаа эмчээр харуулсан хавдраараа шинжилгээ хийлгэсээр яваад ингээ өдөө болцоо одоо ингээ биеийн байдал сайн болцоо учраас өдөө орон нутгад ирчээд ингээ малаа инх тонх сайхан явж илэн да. Од эмнэлгийн Баатар эмчүүд багшаасаа өвлж авсан эмч судалгааны аргуудыг тулгуурлаж хавдартай хүмүүсийг эмчилгээний аргыг уламжлалт анагаахын дээр тэр дотроо Монголын анагаахын дээр сувирлаж бий болгож ирж байгаа юм хүн юм байна. Одоогоос 20 гаруй жилийн өмнөөс хөсүүлээд монголчууд уламжлалт анагаахын дахин сэргэн манлаа гэж ярьдаг. Яг энэ үетэй хамааралтайгаар багш нараасаа сурсан мэдсэн энэ бүх зүйлээ бол Баатарын чимнүүдээр Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө мөн төрчлөн гадаад дотоодод ажиллаж амьдарч байгаа болгон гадаадын иргэдтэй энэ эрүүл мэндийг хамгаалах энэ эрхэм хүмүүст бол бид нартэй бол мөр зэрэгсээ ажиллаж байгаа эмч хөө. За энэ хүн бол их хөдөлмөрч хүн. Бас зорьсон зорилгын төлөө нэвтршгүй явдаг. Ажлын ажлыг хийхдээ бол цаад ухахдгүй
цаад гүн рүү нурсвал асуудлыг шийдэх гэж оролцдог ийм бүтээл сэтгэлгээтэй ийм хүн юм байгаа. За анх бол ойд багшигээ дагаж улмаар шавлын суралтнаасаа хойш Монголын ангаах ухааныг танин мэдсэн тэр үеэсээ эхлээд Баатар Имчилүү өөрийнхөө бүхэл мэдж байгаа олсон, сурсан, дадлсан зүйлээ бол хавдрын эсрэг имчилгээ явуулахд бол нэлээд их чиглэж ирдэг. 23 настай эмэгтэй маш хүнд тохиолдлоор өвдсөн. За тэгээ Улаанбаатар хотод 3 удаа, аймгийн төвд 5 удаа, сумда 10 гаруй удаа эмчлэгдээд үр дүнд хүрээгүй байсан. За тэгээд маш хүнд. Тэгээд энэ хүн амин нас нь одоо дээсэн дөрөөн дээр ирсэн. Бид нар хаашаа явахаа мэдэхгүй ийм хүнд тохиолдол байсан учраас Баатар эмчид хандсан. Энэ хүн бол одоо зүрхний дутагдалд орчихсон, илгэн томорсон, илгэн томрохдоо бүр ташаан толгойдоо хөрчихсөн. Тэгээ хөвлийн дүүрэн устай. Тэгээд зүрхний дутагдлаасаа болоод үе үе татдаг, зүрхэн зогсох гээд байдаг ийм хүн тохиолдолтой байсан. За тэгээ ингээд жил гаруй хугацаанд одоо энэ нэмэгтэй эмчлэгдээд одоо эрүүлжээд 3 жил болоход бол одоо цоо эрүүл болчихсон сайхан эмэгтэй болсон. Намайг Гомбтарч Энэргүү гэдэг. Би 32 настай. Тэгээ 2003 онд төрөөд 3 оны 12 сард төрсөн. Тэгээ төрөөд охиноо гаргасан. Охиноо гаргаад тэр нөө төрхийн севс гэдэг севс болоод тэгээд одоо 2-3 жил эмнэлгээр яваад бараг жил хагас эмнэлгээр яваад ерөөсөө онш тодрохгүй. Тэгээ сурьяатай гээд бүр сурьяат хөвтүүлж сурьяагийн имээр хүртэл эмчилжсэн намайг. Тэгээ Баатар өгчтэйгээ уулзаад Баатар өгчээрээ эмчилгээ хийлгээд Баатар өгчийн танг уугаад одоо тэрнээс хойш 9 жил болж байна даа. 2003 оноос хойш 9 жил болж байна. Тэгээд ноднон 6 сард нэг хүү төрүүлсэн. Тэгээ одоо хүү маань 3 сартай. Хөөхөн цаваа сэргэлэн хүүтэй болсон. Их баярлж байна. Баатар өгчтэй их баярлж байна. 2004 оны 1 сарын 13-нд энэ нууран дээр гадаа эмчтэй Цагаана гэж миний найз эд нэргүүхээ амь насыг авахын тулд энэ нууран дээр ийж 40 метрийн уртаа тийм тод тавьсан загасчин дээр ирээд тэгээ загсыг нь одоо тавиулаад загсны тоогоор одоо тэр мөнгөний өгөөд тэгээд нэг загсыг нэргүү гэдгээгээрээ гээд гадаа амч хэдэн загас амийн өшөө тавьсан бид нар ингээд түн 40 м урт тийм торонд байсан загсыг тавиад тэгээд хорын юулээд ингэж гаргаж энэ хүний амь насыг авахын тулд уламжлалын ангаахын эмч хүн энэ сэтгэл зүгээр одоо хүнийг эмчлээд үр дүнд хүрч загсыг одоо ингэж тавьж байгаа тэр эмчлэгдэж байгаа өвчтөнд бол одоо эдгэрэх бүрэн эдгэрэх боломжийг нээж өгч одоо сэтгэл зүйн хувьд бол маш гэрэл гэгээг бий болгож өгсөн. Тэгээд энэ хүн бол одоо 10 гаруй жилийн дараа дахин одоо хүүхэд гаргаж гэр бүлээрээ инх тунх сайхан амьдралыг бэлгэлсэнд би их талархаж явдгаа. Тэгээд Баатар эмч маань зөвхөн нэргүүг эмчилсэн төдийгүй жил бүр одоо 300 гаруй хүнийг өвгийн нуур суманд ирж үздэг. Баатар эмчийн гаргууд эзэмшсэн чадваруудын нэг нь судас барих буюу судал түших арга бэлгэн ухаан юм. Хэдхэн хормын дотор судасны лугшилтаар өвчний оншийг хөдлөшгүй тогтоон хэрхэн эмчлэхийг тодорхойлно. Түүний хувьд энэ агшин хамгийн чухал торгон мөчид тооцогддог. Хүмүүний өхөксөх шийдвэрлэгдэнэ. Энд ямар ч таамаглал байж болохгүй. Одоо юм чи энэ нөгөө юу? Одоодны одоо канцер. Стомач канцер. Мэргэжлийн хариуцлага, мэдлэг, дадлага, туршлага, үеэс үед нууцаас нууцад дамжуулан уламжлагдаж ирсэн ур чадвар, нарийн мэдрэмжээр онцлогоог тогтоодог. Богинохон хугацаанд бүхий л оршихугаараа өвчтний халуун амьд нэвтэрч ордог. Тэрээр 30 шахан жил ажиллах хугацаанд 500-аад мянган удаа судал түшсэн гинэ. Гайхамшигт долоон судал гэдэг энэ судлыг өчөж сурах, энэ өндөрлөгт хүрэх манай залуучууд, манай
энэ ангаах уламжилт ангаах ухаанаар одоо хичээлж сонирхож байгаа энэ хүмүүс бол энэ өндөрлөгт хүрэх энийг сурах боломж бүрэн байна. Энэ судсыг үзхийн тулд 5 махбат, 7 тамир, 4 гариг одоо хий шар бадганы 3 одоо энэ онлыг цаг хугацаанд энэ тогтолцоонд тааруулж тэр хүний биеийн одоо онцлогтой сэрхүү, хүртхүү, мэдрэхүй ухамсарын энэ их өндөр тэр гадаад оршин тогтолцоо нар сарны хөдөлгөөн орчлонгийн энэ хөдөлгөөнийг нийлүүлж ингэ суудсан дээр байруулж үзхийг бол гайхамшигт 7 судал буюу судал түшиг гэж байна. 2012 оны 10 дугаар сард Оточ од эмнэлгийн хамт олон 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ бол нэгэн бяцхан хамт олонны баяр төдийгүй үхлээс аврагдсан мянган хүмүүсийн бахархал цэнгэлэн өдөр байлаа. Энэ үеэр тохиосон давхар баяр нь түүний багш, хамтран зүтгэгч хандын цэрэнд орж бай. Монгол улсын хүний гавьяат эмч цолоор шагнагдсан явдал юм. Баатар эмч 10 жилийн ойн баяртаа зориулан өдөр сараар хоримтлуулан байж бэлдсэн нэгэн бэлгэн багштан өргөн барьжээ. Ингээд цэрэнд багштан од эмнэлгийн хамт олон та бүхдийн одоо өндөөс одоо орон гэр одоо авч өгч байгаа. Тэгээ энэ сайхан гэрийн түлхүүрийг энд гардуулж өгөх заршин хад тохиосон их баярлалаа. Ich heute wahrscheinlich шиг миний шиг Оточ од эмнэлгийн бүх хамт олон хийгээд баатартаа чин сэтгэлээсээ баярлж байна. Миний охин огшин хоёр мань гарч ирээд энэ өргөө гэрийн төлтөрийг аваач. Би тааштай байна. Ингээд би баатартаа тэдний гэрүүл нөхцөлтэй тэдний 5 хүүхдэд чин сэтгэлээсээ баярлж байна. Тойлоос баярлалаа. Баярлалаа. Тэр бас оройлон дээдлсэн од багшийнхаа төрсөн дүү буян гойг асран халамжилдаг. Зүрх байна шүү баяа. Зүрхний хаан байна шүү. Өндөр зүр чанга зогч юм зүр. Дадан дөрөвний идээс зүүн өргөш өнөгдийн гашуун хэмээх өчүүхэн болгын зүүн үед идэн тийм өндөр даван хойд үзүүр нүссэн ши норм байгаа тэний бүхэлд эндээс чон гарнаа чон маань одоо хожийнэр ухадуулсан байна. Зөвхөн энэ жилийн байдлаар гэхэд хэдэн удаа яв хичнээн километр зам туулж энэ нэмийнхээ урмлуудыг цуглуулж явда. Ойролцоогоор энэ жил 25,000 км. Яа Монгол орны ер нь бүх газараар очоогүй газар байхгүй. Бурхан алдуулаас эхлээл хөвсгөл увс тэгэл дорногой өмнө гой ер нь очоогүй газар байхгүй 20,000 км явж энэ жилийн одоо бас нэг болоогүй. Одоо энэ намрын дунд сараад намрын дунд сарын шиний 17-наас хойш энэ ус их сайхан одоо аршаан болдог. Тэгээ тэр үед нь одоо тэр хайшаа урсж байгаа ус баруун тийшээ урсж байна уу хойшоо урсж байна уу гэдэг уснаас тухайн эмийн одоо юу зуурмал эмийг хийхэд бас найруулахад тэр усаа авдаг. Олон төрлийн усаар бас эмийн өрлөн эмийг төл хэрэгэлдэг. 8 үеийн багш нараас уламжлуулан өвлүүлсэн хосгүй эрдмүүдийн нэг бол эмийн ургамлууд, эрдэс бодис, их сурвалжуудыг таних, түүх, номогдох, арчлан хатаах, найруулан бэлдэх үйл юм. Жавгой бол Монголын уламжлалт ангаах ухаанд амьдралынхаа 46 жилийг зориулж яваа өвөр Монголын өөртөө засах орны эмч мэргэжилтийн юм. Энэ манай Монгол улсны 대갈래 틀식으로 10을 아론 오스 아가르 хүртэндөр ургаж ургумнэ шэнэрэн батлаг бол хамгийн сэнаа гэж би мөччэн. Жирэм нэг нь бол одоо манай Баатар багш бас жирэм нэг нь одоо уул талаас битэн ботөхгүй бидэн нутаг хашаандаа миний авчирч үрийг нь авчирч тэд бол хөө гэж батнэр шин төсөл төлөвлөгөө бид бол хамтарч ирээд дараа нь бол ингэж ажиллая гэж бас бодож байна. Ажил амьдралын ариун их туршлагатай энэ хүнийг оточ од эмнэлэг эмийн ургамал танин боловсруулах сургагчаар урин ажиллуулж байгаа ажээ. Баатар эмч чухам энэ салбарт сэтгэл зүрхэн зориулсаар яваа.
Хоримтлуулж байгаа мэдлэг туршлагынхаа үр дүнгээр түүний нэр хүндч өснө нэмэгдсээр. Мянган жилийн түүхтэй дорны уламжлалт эмнэлгийн салбарт Ар Монгол дахь Баатар отчийн өндөр үр дүнд эмийн нууц жорын тухай домог мэт яриа хэдийнэ тархсан аж. Энэ уламжлагдаж ирсэн энэ эрдмийг хэн дэвлүүлэх гэж байна? Ер нь шавьтай юу? Одоо би 16 шавь одоо бэлдэж байна. Яг өөрийнхөө том хүү юм найруулагчаар одоо бэлдлээ. 3 хүүхдээ нэгийн чулуугаар, нэг нь бол уламжилт ангаах ухааны эмчээр, нэг нь бол Европ ангаах ухааны, орчин цагийн ангаах ухааны нарийн мэргэжлэр бэлдэж байна. Ирэх жилээс эхлээд дараа төгсөөд явна. Энд бол хамгийн гол юм чин зүрх, сэтгэл зүрхнээсээ энэ ангаах ухаанд өөрийгөө зориулах шавийг олохгүй бол энийг тэр болгон хүн бас аваа явна гэхэд их хэцүү. 5 сайхан үрийн төрүүлж их амьдралын замд мөр түшин яваа түүний ханыг нүрзэд гэдэг. Тэрээр эмнэлгийнхээ арын албыг хариуцсан авч явдаг. Баатар цаг мөчтэй уралдан хөдөлмөрлөдөг нэгэн 7 хоног бүр хэдэн зуун километр давхиж эмийн ургамлаа төөж түүхий эдэм бэлддэг. Өдөр бүр өвчтнүүдийн үзлэг эмчилгээ үргэлжилнэ. Зарим ачаалалтай өдөр үзлэг хийхээр тараасан дугаар 100 холд авах нь ч бий. Тэгээд ч түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь үхэлтэй хорон мөчөөр өрсөлдсөн хүмүүс байдаг. За, би жигждийн мажик гэдэг хүн байна. Би одоо нас бол 74 настай. Би энэ Баатар эмчийн хүчинд одоо өвчнөө эдгээсэн ийм хүн байна. За, би 10 гаруй жил гурван мэдрэл гэдэг өвчнөр өвдөд Европын янз бүрийн эмнэлэг хийлгээд яваагүй эмнэлэг байхгүй ингэж зовж байсан. Гэтэл энэ Баатар гэдэг оточтой зайралдаж эмчлүүлээд одоо бол нэг Баатар эмчилснээс хойш нэг 10 жил одоо энэ өвчнөөс өвдөхгүй болсон. Ийм одоо их буянтай хүн байгаа. Тэрнээс гадна би бас хотоодондоо шархтаа өвчтэйгээд хүүхэд бээж аваач шинжилгээ хийлгээд ингээд ирсэн. Бээжийн аваач шинжилгээ хийлгээд ирэхдээ нь авцарч Баатар эмчтэй үзүүлсэн нөгөө эмнүүдээ ч уусан юм байхгүй. Баатар эмчийгээ өгсөн тан ууж агаад одоо бол хотоод зүгээрээ. Ингэж одоо миний зовлонгоос салгаж өгсөн Баатар эмч энэ мө хүүдээ бол их баярлж авт юм аа. Энэ баярлснаа бол одоо та нөхдөд илчилье. Nano Express компанийн хэрэглэгч таны 5 дахуд нийцүүлэн үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэн тэлсээр байгаа билээ. Дэлхийн өнцөг болон бүрт суугаа эрхэм захиалагч та Америкийн дэлгүүрээс бараа авахар бол бид таны өмнөөс онлайн захиалга хийж тухайн газар хүргэж өгөх болно. Хэрв та автомашин болон барилга техникийн холбогдлолтой том оврын ачаагаа хаагуур ачуулахад товлоогүй байгаа бол манайд хандаарай. Бид таны ачааг агуулгахдаа татаж авчираад ажилд хүртлээр үнэгүй хадгалах хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Калифорни руу өөрсний тракаар машин хүргэж өгч байгааг дуулгая. Түүнчлэн таны төмөр хөлгийг дийлэрээс худалдаж авахд зурчилж холбогдох бүхий л үйлчилгээг шуурхай хийж гүйцэтгэнэ. Бид Америкаас агаарын ачааг 7 хоног бүр, газрын ачааг сар бүр тогтмол илгээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас авна уу? Nano Express. Сая одоо таныг сумын төв дээр өгийн нуур сум дээр байж хата Бурятаас хүн ярьж штэ. Тэгээд цэцгээ намсраа юу гэдэг нь манай аваа цэцгээ намсраа юу гэдэг нь одоо тэр ярьж байгаа хүний ихний байл та. Тэгээд хотоодны хавтар болчлоо гэдэг нь тань дээр одоо олон улсаас ярьдгүү. Одоогийн байдлаар 42 орны юм болж байна л да. За хамгийн хоолойх нь хаана вэ? Хамгийн хоолойх нь Америк. За Японоос ууж байна. Бас нэг 3-4 Америк хүн дээр ирнэ. Денвер ч юм уу, Лос Анжелесээс ирнэ, Австралиас ирнэ, Болгар, Оросоос ирнэ. Хамгийн их ирж байгаа улсууд нь Орос, Бурят, тэгээд Өвөр Монгол, тэгээд Америк, Францаас 3 хүн ба. Түүний эмчилгээний цар хүрээ уламжлалт хэлсээр 2013 оны хавар Америкт амьдарч байгаа монголчуудын урилгаар тус гүрний 5 хотоор багш цэрэнд оржийн хамт аялан үзлэг үйлчилгээ, сургалт сурталчилгаа түгээн хүргээд иржээ. Урилга заллагч тасарна гэж өөр үгүй.
Баатар эмчийн 30 жилийн нэгэн мөрөөдөл бол өөрийн гэсэн эмчилгээ сувилгааны төвтэй болох явдал юм. 2013 оны эхнээс шуурхайлан хөөцөлдсөн түүний санаачилгааг Төв аймгийн засаг даргын тамгын газар орон нутгийн удирдлагууд найртай сайхнаар хүлээн авч дэмжижээ. Өндөр гэгээн зан узар нэрийг хайрлсан түүхтэй Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тамганы ам, Үлзийтийн Ингэрийн Бэрчин хэмээх ус ургамлан цогцолсон энэ газар түүний сэтгэлд тунчиг нийцсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга, Жамбал Дарж, Иргэдийн урлын дарга, мөн тамгын газрын дарга нарт бол одоо өөрийн хүсэлтэд хэлэхэд эдгээр маань бол баяртай сайхан хүлээж авсан. Орон нутагт маань бол одоо их сайхан эмнэлэг сувилал, энэ их сайхан гоё юм баригдах нэ. Энэ залууд бол одоо тос болохгүй гэд. Ингээд энэ газрыг бол одоо хууль дүрмийн дагуу нөгч одоо бидэнд маш их тусалцаа үзүүлсэн. Түүний зэрэгцээгээр бол бид нар энд бол эмийн нууц ургамлуудыг тарих, нутагшуулах, хаа хоол байдаг одоо гадаад ургадаг ургамлууд, мөн Монголдо ургадаг ч гэсэн энэ алтай одоо энэ хинтийн уулзууд ургадаг ургамлуудыг бол энэ тарж эхэлж байна. Тэгээ энийг хагалахад бол гараар өстө үнэхээр хэцүү байсан л та. Тэгээд энд хүн танихгүй. Тэгээд тамгын газрын дарга бол өөрийнхөө одоо газар хагалагч одоо машин тэрэг хүн хүчээ явуулж эмийн ургамлын газрыг бол хагалж өгч бидэнд чин сэтгэлийн тусалцаа үзүүлсэн. Урмаар жигүүлсэн отож од эмнэлгийн хамт олон энэ өдрүүдэд завгүй хөдөлмөрлөж байна. 40 ортой эмчилгээ сувиллын төвийн барилгыг дагалдах байгууламжуудын хамт барихын тулд зураг төслөөс ахуулаад бүхэл зүйлийг орчин цагийн техник технологийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Одоо энэ сувиллын төвийн ажил түүнээс маш их хөдөлмөр зүтгэл шаардах нь ойлгомжтой. Зөвхөн зардал өртөг гэхэд тэр бум холд авсан тоо гарна. Энэхүү цагаан мөртөө үйлсийг анд нөхөд мэрэгжил нэгт эмч нар эдгэрэгсэд халуун сэтгэлээ дэлгэн дэмжиж эхэлжээ. Сүүлийн үед одоо манай уламжлалт ухааны талаар төр засгаас маш их хэмжээний одоо арга хэмжээ авч бас энэ одоо дэлхийн брэнд болгоно гэсэн энэ энэ одоо ураны доор бидэнд бол их урам зориг нэмж одоо зөвхөн Монголдо төдийгүй дэлхийд дахинд одоо Монголын нэр төрийг одоо мандуулахын одоо үйл хэрэгт биднийг бас одоо зоригжуулж байгаад бид их баяртай байгаа юм. За энд бас манай Баатарын хийж байгаа энэ одоо эмчилгээ сувилгааны энэ төв бол маш их үүрэг ороолтой юм одоо төв болно гэж ингэж итгэж найдаж байна. Ажил нь урагштай сайхан байна. Цахилгаанаа татаж холбуулад үний худгаан гаргуулад авчихсан. Хамгийн түрүүнд хийсэн зүйл бол эмийн ургамлыг хүлэмж байсан юм. Хэлийн чандаас импортоор авдаг өндөр үнэтэй ховор эмийн ургамлуудыг анх удаа өөртөө туршин тарилаа. Ургамлууд ч маш сайхан нутагшин цэцэглэж үр дүнгөө шууд өгч эхэлжээ. 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баатар эмчийн амьдрал тохиолсон хамгийн сайхан мөчүүдийн нэг. Тэрээр өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс хүний гавьяат эмч хэмээх эрхэм малдрыг хүлээн авлаа. Зөвштэй Монголын медиагийн дэлхийн бэлтгэн оргидаг цагаарт мэдээлэл хөтөлбөрийн мемор гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Анхаарал хандуулна. Улс руу соёл урлаг, хэмжээ мэдээлэл, эрүүл мэнд, байгаль орчин, хууль эрх зүйн, эдийн засаг, уул уурхай салбарт олон жил ажилласан зарим хүн төрийн дээд шагнал гардууллаа. Шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж өнөөдөр гардуулж өглөө. Тулгар төрийн 2222 жилийн үндэсний их баяр наадам ардын хувьсгалын 92 жилийн огт тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилга хүний гавьяат эмч золоор Дорногов аймгийн Оточ од эмнэлгийн ерөнхий эмч Баатар, Номуутай эмнэлгийн зөвлөх эмч Бадамсүрэн, Улаан аймгийн Аршаант сумын өрнөх эмнэлгийн эмч Жаадам, улсын клиникийн төв эмнэлгийн орлогч дарга Оюун Бэлэг, улсын клиникийн төв эмнэлгийн эмч Чойжамц нарыг шагналаа. Манай эмнэлгийн одоо удам бол 561 жилийн түүхтэй гэгэн бурал өвгдийн оюун ухаан тэдний хийсэн цагаан буйны үргэлжлэлийг тэдний хийсэн буйныг Монгол улсын төр үнэлсэнд бол би туйлаасаа их баяртай ингэж үнэлж баярлж байна. Түүний эдэр залуугасаа зүтгсэн нөр их хөдөлмөр, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг төр засаг ийхүү үнэлсэн юм. Ингээд эдгэрчээд ингээд эмнэлгийн хаалгаар ингээд баярлаад орж ирж байгаа хүний тэр нүдний оч, тэр биений гэрлээс гарч байгаа гэрэл гэгээ энэ бол миний эрхэм дээд
шагнал энэс өөр шагналаад байхгүй гэж байна. За баярлалаа. Эмгүй ачлал буянтай эгэл Монгол эрийн ажил үйлсийн тухай сухас хүргэхэд ийм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.